За хүнсний үйлдвэрийн процесс гэсэн хичээлийн 8 дугаар лекц. За шүүх процесс гэсэн энэ хичээл байна. За энэний үндсэн агуулга бол шүүх процессын онол, шүүх аппаратын ангилал, ажиллагаа, тэгээд чухалчилж мембранын шүүлтүүрийг үзэх ийм агуулгатай хичээл байна. За шүүх процессыг бүгд бол мэднэ. За шүүлтийн онолч гэсэн маш энгийн хялбар ойлгомжтой онол байгаа. За ингээд гол шүүлт бол одоо булангар. За suspense гэж бид нар ярьдаг те. За мөн цидм эмүүлс. За тэгээд тоос утамитийн одоо жижиг бие дагуулсан нэгэн төрлийн бус системийг сэрэг бүтцтэй нарийн сүвэрхэг шүүлтүүрээр нарийн сүвэрхэг тийм биетээр нэвтрүүлэхэд системийн дотоод орчин. За одоо энэ disperse phase гэлээ тийм шүүлтүүрт баригдан үлдэж гадаад орчин шүүлтүүрийг нэвтрэн өнгөрөх замаар ялгахыг шүүх процесс гэнэ гэж. За бид нар disperse орчин нэгт гараад disperse phase-нд баригдан үлдэх энэ зарчмыг л шүүх процесс гэж байна. Тэгээ шүүлт бол мэдээд нэг сүвэрхэг тийм биетээр нэвчүүлэн өнгөрөх юм байж байгаа. За шүүлтийг нэвтэрж байгаа шингэн ба хийг нь бол одоо шүүгдэс гэж нэрлэдэг гинэ. Шүүгдэс. За даралтын ялгаа төөсөх түвшний үйлчлэлээр сүүх процессыг явуулна. За хөдлөгч хүч гэж ярьдаг тийм. Тэр нь бол гол нь бол даралтын ялгаа байх нь. За энгийн шүүлтэн дээр тэгсэл бас төөсөх түвшний үйлчлэлээр ялгадаг энэ шүүлтийг хийдэг ийм зарчим байдаг юм байна. За сүүлийн үед массыг усгүйжүүлэх, бүрэлдэхүүн хэсгээр нь ялгахад бол шүүлтийг бол маш ихээр хэрэгжилж байгаа юм байна. За шүүх процессыг шүүлтийн төрөл, шүүх материалын шин чанараас нь хамаарч шүүх процессыг тунцсан давхаргатай, тунцсан давхаргагүй, мөн завсрын гэж ангилдаг гинэ. 3 янзаар ангилж юм байна. За үндсэн 2 ангил нь бол тунцсан давхаргатай, тунцсан давхаргагүй гэж. За энэ зураг дээр шүүлтийн үндсэн төхөнд одоо Аад нь бол тунцсан давхаргатай буюу тунцтай шүүлт. За энэ нь бол тунцгүй шүүлт буюу тунцсан дээрээ ялгарч үлддэггүй ийм шүүлт байна. За энэний гол зарчмын ялгаа нь юу вэ гэхээр за бид нар харж байна. Шингэн дагуулгадж байгаа D2 нь жижиг хэсгийн маань хэмжээ. За энэ одоо шингэн дотор suspense байлаа гэхээр тэрэн дагуулгаж байгаа хатуу жижиг хэсгүүдийн диаметр маань энэ D2 буюу ингэж тодорхойлогдох юм байна. Тэгтэл нөгөө сүвэрхэг шүүх материалын маань диаметр нь энэ Т буюу бидний for size нүхний хэмжээ гэдгээрээ тодорхойлогддог ийм хэмжээс байх юм байна. Тэгэхээр тунцтай буюу тунцсан шүүрэн дээрээ үлддэг гэсэн утгатай шүүлт маань бол яг гэхээр тон ширхэгтэй учраас шүүж байгаа материалынхаа энэ нүх рүү орж чадахгүй дээр нь тунцсан өөрөө ялгарч үлддэг технологи нэг байт юм байна. Дараагийнх нь болохоор за бидний нөгөө шүүж байгаа сүвэрхэг материалын маань диаметр нь шүүгдэж байгаа материалаасаа том байх юм байна. Тэгэхээр энэ нүх рүүгээ ороод тэр шүүгдэж байгаа материал дотроо баригдан үлдэх ийм нэг шүүх загвар байт юм байна. За тэр нь бол тунцгүй давхаргатай шүүлтэй гэж тодорхойлогддог юм байна гэж. За тэгвэл тал нь тунц болж ороод тал нь тунц бол дээр нь үлддэг ийм холимог загварыг бол завсрын гэж ангилдаг юм байна. За шүүлтийн тэгвэл үндсэн зарчим болоод ийм ойлгомжтой болох нь. За тэгэхээр шүүх процессын хөдлөгч хүч болвол мэдээж биднийхээр даралтын ялгаа. За тэгээд энэ процессын гол илэрхийлэх үзүүлэлт нь бол шүүх процессын хурд байх юм байна. За мэдээ даралтын ялгаагаар шүүхэд бол 2 том даралтыг бол бид нэр ойлгож байна. За юу яах вэ гэхээр нэгдүгээрт бол одоо илүүдэл даралт. За нөгөө талд нь сэрэг даралт. За илүүдэл даралт бас атмосферын даралтаар явж болно. Юу гэсэн үг вэ гэхээр бид нар шүүж байгаа элементийнхаа шүүгдэж буй тэр оршин байгаа тэр газар нь бол их өндөр даралт өгчих юм бол энэ илүүдэл даралт болоод шүүрний цааталд шүүгдсэн гарч ирэхээр
тэнд даралт нь бол яах нь сэрэг даралт буюу сэрэг даралт нь бол амьдрал дээр ихэнх тохиолдолд атмосферын даралтайгаа тэнцүү байх ийм зарчмууд бол их тодорхойлогдд юм аа. Тэгэхээр даралтын ялгаа гэж энэ том яв байна. Илүүдэл даралтаас атмосферын буюу тэр шүүгдэд гарч байгаа хэсгийн шүүхтэй үүсгэж байгаа өндөр даралт хоёрын ялгааг энэ том явгаар даралтын зөрөө гэж тодорхойлогдсон байна. Дельта P. За тэгээ илүүдэл даралтаас гарсан атмосферын даралт буюу бид нар сэрэг болгож үүсгэж байгаа тэр даралтыг тодорхойлогдсон юм байна гэж. За тэгвэл энэ хоёр зурагны А зурган дээр бол илүүдэл даралтын юу үзүүлж байна. За миний сая яриад байсан илүүдэл даралтыг энэ шүүлт хийгдэх суспенс холимог байгаа орчинд нь үүсгэсэн даралт байх нь. Тэгвэл суспенс маань ялгараад нэгэн төрлийн материал болж ялгарсан шүүгдэс гарсан энэ орчин нь бол сэрэг даралт буюу яг энэ тухайн тохиолдолд атмосферын даралтыг харуулж байна. Тэгвэл амьдрал дээр бас нэг аргыг хэрэгэлт юм байна. Бас нэг аргыг. Юу вэ гэхээр шүүгдээд гарсан тэр талд нь сэрэг даралтыг бий болгож вакуумдаад энэ орчноо вакуумдаад орчих юм бол дээдлийн атмосферын энгийн даралт маань өндөр даралт болж хувираад доор нь шүүгдэс гарч ирж байгаа даралт маань нам даралт болж хувираад сэрэгцэн ийм даралт болдго юм байна. Тэгвэл тэнд байх нөгөө даралтын зөрөө болж байгаа хөдлөгч хүч маань атмосферын даралтнаас сэрэг даралтаа ялгаж гаргах ийм зарчим болдго юм байна гэж. За сэрэгжилт багасгах тусам энэ үгийг нь энгийнээр ойлгох юм бол вакуумдлтыг маш ихээр хийх тусам хөдлөгч хүч нь ихсэн. Энэ нь даралтын зөрөө ихсэн гэсэн баг байна тийм ээ. За ер нь бол онлын хувьд нь бол сэрэг даралт бол мэдээж атмосферын даралтнаас бол итерхгүй бага байж ээж бидний сэрэг даралтаар шүүх энэ процесс бол явагдах юм аа гэж. За хурдыг нь бол энэ даарсан хуулиар тодорхойлно. За хурд нь энэ байна. За энэ хурдыг гаргаж авах том ял нь бол биднийхээр маш энгийн. Үндсээ эхний том яллыг бол харцгаая. За мэдээж эзлэх хүн байна. Шүүгдэж байгаа. Эзлэх хүн зарцуулалтаараа голдол тодорхойлож байгаа. Тэгэхээр шүүгдсэн эзлэх хүн байх нь. За тэр эзлэх хүнийг талбайд нь хуваach. Шүүгдэж байгаа материалыг нэг эзлэх хүнтэй саунд байна гэж үзлээ. Тэрнийг хөндлөн огтлын талбайд нь хуваачих юм бол юу гарах вэ? Өндөр гарна. Өндрийг хугацаанд нь хуваая. За шүүлт ямар хугацаанд явагдсан бэ гэсэн нийт хугацаанд нь хуваачаар тэр өндрийг хугацаанд нь хуваачаар ерөөсө хурдна. Тэр өндөр замыг ямар хугацаанд тул дуусваа? Нэг хугацаанд нь тул дуусах нь хурд болж байгаа. Харин энийг бидний хөдлөгч хүч буюу даралтын зөрөөгөөр нь тодорхойлбол нэг R гэдэг том R-ээр илэрхийлэгдсэн нэг үзүүлэлт гарч ирд юм байна. За энэ нь бол яах нь орчны эсэргүүцэл гэж юм тодорхойлогдсон юм байна гэж. За хөндлөн огтлын талбай нь бол юугаар тодорхойлогдсон юм байна гэхээр та нар харж байгаа шүүх талбай юу? Шүүрнийхээ хэмжээгээр тодорхойлогдсон тийм. Харин орчны эсэргүүцэл гэдэг маань бол юу байх вэ? Ерөөсөө нэгж хурд өндрийг данжин өнгөрөхдөө ямар хугацаа зарцуулж явах вэ гэдгийг нь хамаарах нь. Тэгвэл орчны эсэргүүцэл ер нь юу юунаас хамаардаг юм бэ гэдгийг нь даанууд энийг томьёо өөрийнх нь эсэргүүцлийн томьёоноос харж байгаа. Паскалыг үржигдэх секунд. За энэ бол бид бүхний мэддгээр динамик зуурамтгай коэффициентийн нэгж байна гэсэн. Динамик зуурамтгай гэж юу вэ гэхээр энэ ер нь хэр зууралддаг тийм бит вэ гэдгийг илэрхийлдэг. За тэгэхээр зууралтан ихтэй бит байх юм бол эсэргүүцэл ихтэй байх. За тийм битийг бид нэр их хурдан шүүхийн тулд бол яг нь даралтын зөрөөгөө нэмэгдүүлэх юм аа. Тэгжээж өндөр хурдтай шүүх юм аа гэдэг том яллуугаар байна л гэдээ ойлгочод болох юм байна гэсэн байна. За тэгвэл одоо үндсэн онд бол ийм энгийн байлаа. Тэгвэл шүүх аппаратынхаа ангилал ажиллагаар нь оръё. За даралтын ялгаагаар шүүх аппарат.
За энэ бол бид бүхний ерөөсөө мэддэг энгийн аппаратуудын ерөнхийдөө хийц бол эхэлж орж байна. За даралтын ялгаагаар шүүх аппаратын одоо энгийн хийц дээр аппаратууд гэхээр хамгийн нэгдүгürt бол элсэн шүүлтүр, нүүрсэн шүүлтүр гэж ярьдаг шүүлтүрүүд орж ирж байна. Элсээр шүүнэхээр юу гэсэн үг вэ? Ерөөсөө элсийг тодорхой үе зузаантай давхарлаж хурааж байгаа. Тэргээр шингэнийг нэвчүүлэхээр элсний маань завсруудад нөгөө суспензийн фаз нь буюу дисперс фаз нь буюу хатуу жижиг хэсгүүд баригдан үлдэхийг хэлж ийн гэсэн үг тийм. Тэгэхээр бидний үзсэн онол дээр нөгөө тундастай шүүлт, тундасгүй шүүлт хоёрын аль нь дээр энэ элсэн шүүлт нь хамаарагдаж байна гэж та нар бодож байна? Гол нь элснийхээ завсар тэр хатуу жижиг хэсгүүд баригдан үлдэж байгаа учраас энэ элсэн шүүлтүр бол тундасгүй буюу шүүгдэх элементийнхээ шүүгдэж байгаа сүрхэг сувгийн завсар нь жижиг хэсгүүд нь баригдан үлдэж байгаа учраас энэ тундасгүй шүүлт болж өгдөг байна. Тундсан дээрээ ялгарч үлдэхгүй. Тэгвэл та нар энгийн ойлголтоор элсээр шүүчлээ. Дараад нь бол элсэн шүүлтүүдээс тэр тундсаа яаж ялгаж авд юм бол юу гэж бодож байна? За мэдлээ элсийг буцааж ахиж угааж тэр дотроос нь дисперс фазаа буцааж гаргаж авдаг байна. Зүгээр ингээл логик гэдэг. Жимсний шүүсийг шүүе. За жимсний шүүсийг шүүхээр бид нар няцалсан жимс маань дотроо ер нь юу агуулах вэ? За маш жижиглэгдсэн хальснууд байна, үрнүүд байна. Тэгээд нэг зөөлөн эд гэж ярьдаг штэ дотор нь байдаг мезг гэдэг. За тэр хэсгүүдээс байжгаад тэр нь элсний завсар баригдаад үлдсэн байна. Тэрнийг нь буцааж ялгахдаа элсээ буцаагаад угаадаг байна. Ийм. Тэгвэл нүүрсэн шүүлтүр бас энэний зарчим адилхан. Харин элсэн шүүлтүрийг бодвол нүүрсэн шүүлтүрээр нэг чухал юм байдаг. Нүүрсэн шүүлтүр дээр диализийн нэг процессыг бол бид нар бас явуулдаг юм аа. Нүүрсэн шүүлтүрээс бид нар тэр хольцыгаа угааж авахдаа давстай усаар угаадаг. Яагаад давстай усаар угаадаг юм бол та нар юу гэж бодож байна? Давс маань натрын холороос тогтно. Тэгвэл тэр холоороор нүүрсийг угааснаар нүүрс бол холоорждаг. Инхээр нүүрсээр ус дамжиж гарахдаа өөрт байгаа эрдсүүдийг за хамгийн энгийнээр хэлбэл одоо кальц байна. Тийм үү? Кальцийг холоор халаад кальц нь нүүрсэндээ баригдаж үлдээд холоор нь усандаа шингэж орохыг энийг диализ гэж нэрлэдэг байна. Тэгвэл энэ нүүрс чинь дээрээс нь хамгийн гол нь юугаан барьж үлдэх нь вэ? Тэр мезг хольцуудыг барьж үлдэхээс гадна диализ явуудаг юм байна. За тэгвэл элсэн шүүлтүр бол ингээл зүгээр л сүрхэг гадаргуугаараа бусдыг бол яах нь барьж үлддэг ийм юутай байдаг юм л да. За тэгвэл энэ дээр элсэн шүүлтүрийн 2 3 параметр өгч энэ дээр зураг нь байна. За зурган дээр нь харин та бүхэн харах юм бол энэ хоёр шүүрний завсар маш зузаан элсийг болоод хураасан байна. Шүүр нь яаж байгаа юм бэ гэвэл зүгээр элсийг юу гэдэг хавтгай юмдар тавьчаад овоолчоод шүүх гэвэл болохгүй. Тэгвэл шүүрэн дээр элсээ хураажгаад шүүлээ. Тэр шүүр нь өөрөө элсээ бариад үлдэнэ. Элс нь өөрөө тэр жижиг хэсгүүдэд бариад үлдэнэ. Ингээд хосолсон шүүлтүр явж ингэж яадаг юм байна гэж. Шүүлт явагддаг юм байна гэж. За шүүх процесс нь бол энэ дээр даралт хэлсэн байна. Та нар m мегапаскал гэдгийг хараарай. Яах нь 0.102-аас 0.3 мегапаскал. За мегапаскал гэдэг бол нэлээд өндөр даралт шүү. Одоо 1 мегапаскал гэж үзэхдээ энэ бол маш хүчирхэг насосоор үүсгдэг мембран шүүлтмүүлтэнд ашиглагддаг ийм өндөр даралт байдаг. Молекул бол энэ мегапаскалын даралтын үед бол баг шүүрээр энгийн шүүр мөрөөр бол нэвтэрч харахаар өөрийнхөө хэлбэр шинжийг 100% болгодог ийм даралт. Тийм учраас зүгээр энгийн шүүлтэн дээр бол 0.2-аас 0.3 гэсэн ийм даралтыг хэрэгжилж байна. За харин энэ дээр бол нэг бүтээнжийг бол яах нь өгсөн байна. Энэ нь бол хурд нэгж хурдтайгаар өгсөн 250-аас 270 литр метр квадрат цагаар. Энэ юу гэсэн үг байх нь гэхээр нэгж гадаргууд нэгж хугацаанд хэдэн литр ямиг дамжуулан өнгөрүүлэхээр
одоо энэ шүүлтийг хийдэг юм бэ гэсэн юм нэгж үзүүлэлт байх нь. За энэ дээрээс харуул ерөөсөө маш энгийн шүүрээр гарлаа элсэнтэй шүүгдлээ доошоо гарлаа шүүгдсэн хэсэг нь хажуу тийш гарч байгаа дээрээс нь бол яах нь ус одоо тэр хольц холимог маань орж ирж байна. Харин энд агаар гарах гэдэг нэмэлт зураг байна. Энэ ямар учиртай юм бол уснаас агаар ялгарч байгаа юм уу? За энэ бол яг нөхөр угаасаа эзлэхүүнд сав руу анхны төлөв байдлаар шингэн орж ирэхэд эзлэхүүнд савнд бол яг нь бид нар вакуумчлалт хийгээгүй янз бүрийн юм хийгээгүй тохиолдолд эзлэхүүнд сав маань өөрөө агаараар дүүрсэн байна. Тэр агаарыг зайлуулж байжээж урсгалж игдэрдэг. Тийм учраас энэ агаарыг зайлуулж байгаа агаар зөвхөн зайлагдахаар орж иж. Тэрээс биш яг энэ дээр бол DRS гэж ярьдаг агаарж үгүйжүүлэх тэр процесс бол явагдаагүй гэдгийг илэрхийлж байгаа шүү. За дараад нь хамгийн энгийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг нэг шүүлтийн аппарат байна. За энэ шүүлтийн аппаратын хамгийн онцлог зарчим нь бол тундастай загвар. Түрүүний тундасгүй загвар гэсэн бол энэ тундастай. Тундастай загварын онцлог юм нь юу гэдэг юм гэхээр тундас нь өөрөө бас шүүлтүүр болж хувирдаг. Тийм байгааз тундас нь эхлээл тогтгоогуудаа дараагийнхаа тундсуудыг өөр дөрөө хурааж аваад тундсаа нэвчих гэж явхтаа тундснууд нь өөрөө тундсан дээрээ үлдэнэ. Их сонин өгүүлбэр хэлчих шиг боллоо бодоод үзэхээр их ойлгомжтой өгүүлбэр байгаа хаа гэж бодож байна. Монгол хэлний юу жагаалцсан байж магадгүй шүү. За тэгэхээр хамгийн чухал юм нь энэ аппарат нь бол яана гэж хэлэхээр доороо зүгээр бидний мэддгээр шүүртэй. Тоор биш шүүртэй байх нь тий. Шүүр гэхээр яасан байх ёстой вүлээ? Сүлжмэл биш металлыг нүхэлж хийсэн. Энэ нь бол шүүр гэж бид нар ярьдаг тий. За тэгээд энэ аппарат бол хотгууртай байгаа. Шүүхэд нь хотгуур уг нь хэрэггүй дээ. Яагаад гэвэл болонгыг улам үүсгэнэ. Тэгээ энэ яагаад хотгууртай байгаа юм бол та нар юу гэж бодож байна? За тундас их хэмжээгээр хураагдах юм бол сүүлдээ нөгөө тундсан дээр ингэж хураагдаа шүүлт маш удаа явагдах болно. Тэгэхээр нь тэр доор хураагдсан тундсыг нэг нарийнхан зүсээд эргэлдүүлж байдаг хотгуур байдаг. Нэгдүгээр үүрэг нь. Хоёрдугаар нь одоо энэ хавтгай ёроолтой шүүр ингэж байжлаа. Тундсан цуглаад дуусчлаа. Хавтгай ёроолдороос бид нэр тэр тундсыг яаж хурааж авах вэ? Мэдээж хамгийн түрүүнд бол яг нь дээрээс нь хусаж хутгаж авах хэрэгтэй. Тэгэхээр тэр одоо энэ дээр хутгуур гэх болгонтой хутгуур гэдэг үүрэг нь хольж хутгахаасаа гадна нэг зүсэлт хийж тундсын зузааныг тохируулах нэг үүрэгтэй байж тийм байна. Дараад нь тэр хуралдсан юмыг хусаж авч хурааж нэг нь нүхээр гаргах ийм үйлдэлийг гүйцэтгэдэг хутгуур байна. Тэгвэл энэ хутгуур маш их сонин үүрэгтэй. За та бүхэнд энэ хутгуурыг харуулж байна. Үндсэн эргэлтийн гол байна. Тэгэнгүүт мөр гэж ярьдаг. Жинхэнэ хутгуур байрлуулсан хутгуур баригч юм хэвтэй металл хийцтэй мөр байх нь тийм ээ. За тэрнээс нь доош нь энэ одоо энэ зурган дээр бол энэ талтан дөрвөөр зүүн гар тал дахиад дөрвөөр үзүүлсэн энэ үндсэн хутгуур нь. Энэ хутгуур нь тэгвэл эндээ бол яг нь байрлалаа өөрчилдөг. Зүсэх үедээ яг бид нар руу харсан ихт одоо яг нь 90 градусаар бид нар руу харсан байралтай байснаа яг хураалтын үед нь тундсаа эргэлдүүлж хөөхтөө. Тэгээ тундс хөөхтөө хэдий хөөхөө шүүлтийн процесс дуусчлаа. Тэр үед тундсаа тэр үедээ энэ хагас эргээд 45 градус налуутай байрлажгаар тундсыг хөөх боломжтой болдог. Тэнийг энэ дээр эргэж яах гэж бодъё. Одоо яг энэ хутгуурыг 45 градус налчлаа гэж бодохоор энэ дээр хураагдсан тундсыг хөөх боломжтой ийм төхөөрөмж байдаг юм байна гэж. Та нар түрүүнд нь жишээ авахар мартаад байсан шүү. Тэгвэл би мартуулахгүй нэг юм хэлэхэд энэ пивний үйлдвэрлэлд хэрэглэгддэг. Одоо пивнийг урдчил чанаад затаарны буюу чаналхын гаан гэдэг тэрэн дээр бид нар бол яг нь үр тарианыхаа нунтлагсан үр тариатайгаа холио чаналга хийчихэд буцаагаад тэрнчнээсээ үр тарианыхаа хольцыг нунтлагсан үр тарианыхаа хольцыг ялгаж авдаг аппарат байна. Энэ юм хамгийн амархан шүүлтийн зарчмаар ялгаж авдаг ийм төхөөрөмж байгаа юм байна гэж. За дараад нь үйлдвэрлэлийн хамгийн чухал төхөөрөмж. Яг үйлдвэрлэлийн чухал гэдэг буруу хэлчих шиг боллоо. Үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг шүүлтийн чухал төхөөрөмж. За энэ бол яах нь вэхээр фильтр пресс гэж ер нь үйлдвэрлэлээр хэлээд зарчилсан. Яах нь шүүх шахуур буюу энэ даралтаар өөрөө ингээ прессийн маягаар ажилладаг ийм төхөөрөмж байна. За тэгэхээр одоо яг бидний процессын номондор бол заасан шүүх
пресс гэдэг бичсэн учраас би энэ нэртэй нь явж байна. За энэний нэгдүгээр та нар даралтыг хардаа. Түрүүн болохоор энгийн элсэн шүүлтүр дээр 0.2-оос 0.3 мегапаскал байсан бол энэ дээр 0.3-оос 0.4. Пресс гэж хэлээд байгаагийн зарчим нь энэ юм. Өндөр даралтын шүүлт юм байна. Ойлгомжтой тийм ээ. 10 дахин илүү даралттай байна шүү дээ, тий. 100.3, 0.3 гэдэг дээр энэ дээр бол бүгд харагдаж байгаа юм байна гэж. За тэгэхээр энэ төхөөрөмжийн үндсэн зураг энэ байна. За энэ зурагнаас илүү би та нарт нэгэн видеогоор ойлгуулъя гэж бодож байна. За энэ unpack гэсэн outlet, inlet гэхээр гарах хоёрын шугамыг ndэрсэн байна. Тийм үү? За энэ төхөөрөмжийн үндсэн элементүүд энд хавтан байна, энэ ч одоо шүүх элемент байна, энд нэг жааз байна. Тэгээд харин энэ би нэг битүү хавтан орж ирдэм байна. Ингээд давхралдсан байна. Би нэг жаахан хурааж гад. За энэ дээр нь тайлбарлаа тий. За энэ хавтангийн шүүх элемент ардаа жааз гарлаа, ахаад шүүх элемент байна. Тэгвэл хоёр шүүх элементийн хооронд нэм хөндий орон зай үүсэж байна гэсэн үг. Хөндий орон зай. Тэгэхээр яг хөөр шингэн энэ орон зайд орж ирнэ. Эхлээд суспенс холц маань. Тэнгүүтээ энийг нэвт гарна. Энийг нэвт гараад дараад нь битүү хавтан байхаар энэ нааша нэвт гарсан юм чинь энэ хавтангаараа болон шүүх элементийн завсраар доош буухна. Тийм байгаа. Энэ жаазанд орж ирсэн шингэн бол энэгээрээ нэвт гарна. Бас цаашаа энэгээр нэвтрэн хоёр талаараа нэвтрээд гарах нь. Харин энэ жаазанд дотор юу үлдэх нь вэ? Тундас маань үлдэх нь. Тундас маань. Тэгэхээр энэ шүүлтийн элемент нь ямар шүүлт байх нь вэ гэвэл энэ маань өөрөө яг шүүж байгаа элемент тэмээн болвол тундасгүй давхаргын шүүлт байх нь. Тундасгүй давхаргын шүүлт байх нь. Дараад нь ахаад нэг юм хэлнэ. Тэн дээр битээ толгойн эргээрээ анхаараарай. За тэгвэл цаашаа гардаг нь ахаад энэ нь болохоор энэ шиг юм цул хавтан байна. Тэгэхээр энийг нэвтэрсэн тэр цул хавтан шүүх элемент хоёрын завсраар гарах нь. За одоо тэгвэл та нарт ингээд үйлсэн олон элементүүд байх нь. Тэрний энэ дээрээс нь ороод доороос нь юм уу ингэж гардаг. За гаралтын зарчмыг нь ахаад ярихаас өмнө энэ дээр нэг видеоны нэг юмыг нь үзүүлье. За элементүүд ингээд үйлээд хийгээд байгааг хараад байгаас та нар те. Энийний пресс гэдэг зарчим нь ахаад нэг тодорхойлогдно. За энэ дээр за та бүхэн харах юм бол нэг гидр цилиндр буюу шахалт хийдэг юм. За энэ дээр ингээд шахалт хийж шахахаар тэр хавтангууд цаашаа шахагдчихна. Тэгэхээр энэ хавтангууд хоорондоо нягтраад завсраараа ямар шингэн алдахгүй болдог ийм зарчимтай. Энэчнээс нөгөө түүхэн хідэн inlet одоо tube гэдээсэн энэ нь оруулах хоолой байна. Оруулах хоолой нь хавтан гэдэг юмны дээр нь жихүүд байсан. Тэр жихүүдээр нь ингэж явах нь. Тэгэхээр хавтантайгаа шахагдаад энэ ингээд турба үүсгэсэн байгаа. Энэ турбагаар нь нефт урсаж явах нь. Тэгэхээр турбанууд нь маш их онцлог нэгэн юмтай байгаа. Юутай байгаа вэ гэхлээр за энэ жаасан дээр болон эднэр дээр харагдах ёстой. Энэ орж байгаа одоо энэ хоолой ингээд битүүрээд хоолой үүсгэлээ шүү дээ. Тэгтэл тэр хоолой нь энэ рүүгээ яг цаашаа орох тийм суугтай байдаг. Энэ битүүрсэн хоолой үүсгэсэн юм нь эндээ суугт, энд суугт. Харин энэ дээр сууг байхгүй. Энд сууг байх юм бол энэ фильтрийн цаас энэ хавтан хоёрын завсраар орчих ёстой учраас тэгж оруулахгүйгээр энэ битүү. Энэ нь онгорхоо учраас энэ жааз руу шууд орчих юм бэ. Ойлгомжтой тийм ээ. Тэгвэл энэ жааз руу ингэж орох юм байна. Тэгвэл энэ хавтан энэ шүүх элемент хоёрын завсрах сувг нь юутай холбоотой вэ гэхээр энэ цаана үүсгэсэн турба холбоотой.
Энэ цаана үүсгэсэн турбо хоолойны энэ нь болохоор наашаа сууг байхгүй битүү. Эдгээр нь наашаа суугүйс онгорхой. Тэгэхээр энэ завсар шингэн ороод бол тэднэр нь энэгээр гараа явж гин гэсэн. Энэ шүүх элементийг нэвтрээд тэр хавтангийн шингэн орвол тэр нь энэгээр гараад явна. Тэрний бас доотлын хоолоогоор гарч яваад тэднэр нь наашаа гардгийн байна гэсэн сонирхолтой хийцтэй байх нь ойлгомжтой тийм ээ. Хэрвээ шахаагүй үед бол энэ завсраараа шингэнийг алдсан шүү дээ. Тэгвэл энэ завсраараа шингэнийг алдахгүй тулд энэчнээс нь одоо яах нь гидравлик прессээр шахаж идэм байна. Гидравлик мотор нь ингээ шахлаа бүгд ингээ шахагдаад хоорондоо орон зайгүй нягт болчлаа. Энэгээр нь бас фильтр пресс гэж нэрлэдэг нь ийм шахалтын зарчимтай болохоор бас нэрлэдэг зарчимтай шүү гэж. За фильтрэшн старт гэж байна те. Шүүлт эхэллээ миний ярьснаар. За ингээл наадлаар нь орлоо. Наадлаар нь орох болгондоо энэ өргөнд нь орж байна. Тэгэнгүүт одоо яадгийг цаатлаас нь харуулгууд энэ турбагаар орохоор энэ нарийн завсар дээр нь орсон байж фильтр элемент шахсан нарийн хавтан хоёроо. За энэ хараа. За та нар харуул энэ суугтай байгааз энэ наанаас одоо болоод яах нь бас суугтай энэ сууг байхгүй. Энэ нүх цаашаа нэвт энэ рүү орох боломжтой гэсэн. Тэгэхээр шүүгцэн элемент энэ рүү орж ирж байна. Энэ рүү оронгуудаа одоо энэ мембраныхаа хэсэгт нэвчээ цаана гарч байна. За харин цэвэрлэгээ нь яаж явагдсан бэ гэж байна. За усаар энэ завсруудаар нь буцаагаад шүүлт явагдаад энэ нь ингээд зай өгөнгүүт гарч ийнө. Нөгөө баригдаж үлдсэн шүүлтийн элемент жаасан доторгоо шүүлтийн элемент нь гарч үлддэг юм байна гэж. За тэгвэл сая үзүүлснээр нөгөө жааз болоод байгаа хэсэг нь энэ байна. Жааз болоод байгаа хэсгийг одоо эдгээр бол эндээ жихгүй энэ арааманда суугтай байна. Тэгэхээр энэ жааз болоод байгаа хэсгийн маань нэг гэсэн нөгөө одоо энэ жаазууд нь бүгдээрээ энэ эднэргээ давхарлахаар энэ нэг гэсэн хэсэг нь за томруулж байгаад харъя. Энэ нэг хэсэг нь доошоо сэтгэх яваад одоо энд харагдаж байна. Энэ ингээд бүгдээрээ давхарлахаар турба үүсгэлээ. Тэгтэл турба нь эндээ цоорох байна. Энэ нь болохоор эндээ цоорох байна. Тэгэхээр энэ хоолой доо. Тэгэхээр яа гэсэн үг вэ гэхээр энэ хоёр энтэй нягт болно. Энэ нэг нь бол энэ нэгтэйгээ хамт байна. Тэгэхээр энэ хоёр гэсэн нүхээр бол яах нь явсан юм энэ рүү орохоос биш энэ рүү орохгүй. Нэг гэсэн нүхээр нь явсан юм энэ рүү орохоос биш энэнд орохгүй. Битүү байгааз. Тэгэхээр турбо хоолой үүсэлт нь ийм юм байна гэж. За тэгээд энэчнээс бол суспенс орлоо ингээд шүүгдэд гарлаа шүүгдсэн энд буула шүүлт ингэж явагдах юм байна гэж. За тэгээд энэ бол тулгуур хавтан гэдэг маань одоо түрүү анх байсан те энэ дээр шүүлтийн элемент орж ирээд энэ хоёрын завсраар явна гэхэд ингэж маш олон хавтангууд явсаар байгаад болоод яах нь нэгдүгээрт нь жааз байх нь дараад нь яг энэ шүүлтийн энэ хавтан орох нь тийм ээ 3-аар дугаарлсан. За дараад нь бол 4 нь бол яах нь яг нарийнхан шүүлтийн элемент байж ах нь 5 нь бол хөдөлгөөнтэй хавтан энэчнээс шахахаар эднийг бүгдийг ягтруулдаг учраас хөдөлгөөнтэй хавтан. Энэ хавтан хөдөлгөөнгүй 5 хавтан хөдөлгөөнтэй юм байна. За 6 бол зүгээр чиглүүлэгч байх нь. За 7 нь винт гэн. Энэ харин нөгөө гидроор биш гараараа ингээд эргүүлэхээр нөгөө ичнек шиг шурах шиг юм винт гэдэг нь шахаж явах юм байна. За тэгээд болоод яах нь 8 нь бол мэдээж энэ ч одоо энэ тулгуур адантай 9 шүүгд сүлээж авах сав гэн. За энэ дээр бол ойлгомжтой нэг нь жаазан юм хүрээ шүүгдэх юм нь орж ирээд энэ шүүлтийн элемент рүүгээ нэвчдэг. Энэ байх нь тийм ээ. За Б дээр нь бол энэ үндсэн хавтан энэ шүүлтийн элемент байрлаа энэ завсраар нь шүүгдсэн ордог.
За ийм байх нь. За мөн шүүгдэх шингэн ба угаах ус нь бас орно гэж шүү, тий. Угаах ус энэгээр ороод шүүлтийн элементээр цааш нь авч явдаг. За 3 нь бол энэ дээр бол нэмэлт одоо нэг шууд сувг нь байна. За энэ бол цуглуулах сувг байна. Тэгэд энэ бол шууд гадагшаа гаргач тийм байна. Энэгээр орж ирлээ шууд гадагшаа гаргацдаг. Ийм сувгтай хийж байгаа гэж. За тэгвэл төвөөс зогтөх хүчний үйлчлэлээр шүүх аппарат байна. За нэгэн төрлийн бас центрифуг байх нь. За энэ бол энгийн ажиллагаатай дөө маш их амархан энгийн ажиллагаатай. За энд нэг тор шүүр байх нь. Цилиндр шүүр. За тэр цилиндр шүүр нь энэ талдаа таагтай цилиндр шүүр тийм ээ. За бидний мэддэг цилиндр шүүр байх нь. За тэр таган дээрээс нь гол бэхлээд тэр гол нь эргэлдэнэ. Тэгэхээр энэ цилиндр эргэлдэх юм байна. Эргэлдэх юм байна. За тэгэнгүүт суспенз нь энэ голоор нь орж ирээд энэ голдоо өнгөрөх хэсэгтээ голоор нь орж ирээд энэ рүүгээ асгарах нь. Асгарахаар энэ цилиндр эргэж байна. Эргэхээр нь угаасаа энэ шүүрэн цилиндрийн чинь шүүрэн дээр нь тунцсан тогтоод байна. Тунцсан тогтоод дээшээ өргөгдөж яваа дээрээсээ унана. Унахаар нь энэ юу байх нь вэ? Тосгуур байх нь. Тунц нь энэ тосгуур дээр унаал шууд гулсаал гадагшаа хийж. За энэ бол хутга гэж энэ шүүрэн дээрээс нь бол нөгөө тунцыг нь буулгаж унгаж яадаг шүүр байх нь. Тэгэл энэ тосгуур дээр унгаал ингээ гарчдаг. Ийм. За тэгвэл энэ хэмжээсээр биднэрт юуг илэрхийлээд байгаа юм бэ гэж. За нэгдүгээрт бол төвөөс цугдах хүч гэсэн учраас энэ эргэлдээ төвөөс цугдах хүчний гол үйлчлэл нь бол юу байх вэ гэхээр шингэн нь гадагшаа ялгарна, тунц нь тодорхой хэмжээнд хананд наалтаж үлдчихэд баригдаж эргэнэ. Баригдаж ирэхгүй доороо цуглаад байх юм бол авахд хэцүү шүү дээ. Цилиндртэй баригдаад төвөөс цугдах хүчний үйлчлэлээр гадаргууд нь наалтаад эргээд дээшээ хараад ирэхээр нь хусалтаар буулгаад авчдаг. Ийм зарчимтай юм байна гэж. За энэ дээр тэгвэл бид бүхний харж байгаагаар үндсэн 3 радиусыг тэмдэглэсэн байна гэж. За бид нэрхээр бол энэ үндсэн радиус бол яг нөгөө тунц хураагдаж тунц одоо шүүлтэн дээр давхарл шүүлтийн элемент явагдах радиус нь байна. За радиус нэг нь болохоор тунц нэмэгдээд хусаж арилт тунцны шүүлт байна. За R2 нь бол зөвхөн барбаны буюу нөгөө шүүрэн цилиндр хэсгийн маань бол яах нь радиус байгаамаа гэж. Тэгвэл энэ дельта R болохоор нөө тунцс хураагдаад хувирч өөрчлөгдөж яг тунцсан шүүх тэр яах нь радиусын өөрчлөлт байж яхна гэж. Тэгвэл төвөөс цугдах хүчний үйлчлэлийн бол даралт 2 өөр зарчимтай үйлчлэх нь яг шүүрэн дээр нэг өөр байх нь тунцны гадна орчин дээр энэ одоо суспенс бууж байхад бол нэг өөр даралттай байх нэ гэж. Нэгэр бол бидний өгдөг нөгөө төвөөс цугдах хүчний үйлчлэлээр үүссэн даралтын өөрчлөлтөнд гадагш нь хаягтай ямар байх юм бэ гэж. За мэдээж бидний хувьд бол даралт гадагшаан чиглэлтэй энэ орчин руу үүсэхдээ энэ дээр баг байсан ч энэ дээр маш их хүчтэй. Энэ сумных нь уртаар бас илэрхийлж байгаа шүү. Энэ тэгэхээр эсрэг дотгошоо биш төвөө цугтаж үйлчилж байгаа учраас шүүрлтийг гадагшаа шүүгдсийн гарах юу даралтыг бол энэ доторхоосоо илүү их үүсгэж яддаг юм байна гэдэг юм логик ойлголттой байх нэ гэж. За дараагийн төхөөрөмж мембран шүүлтүүр. За та бүхэнд үннээ хэлэхэд бол миний нэг хагас гадралдаг гэдэг шүүлт бол мембран шүүлтүүр юм аа. За мембран шүүлтүүр бол яг их гоё нэртэй гадаадын Монголд сүүлийн үед хэрэглэгдэх болсон ийм технологи гэсэн маш энгийн технологи. Юу вэ гэхээр бидний мэддэг одоо сүрхэг гадаргуугаар л энэчэн нь өндөр даралт үүсгэл нөгөө талд нь нам даралт байгаал шүүгддэг ийм процесс. За хамгийн гол юм нь юу байх вэ гэхээр pore size. За бидний мэдгээр нүхний хэмжээ сүрхэг тэр сүвнийх нь диаметр нь маш нарийн шүүлтий.
Энэгээрээ болвол онцлог юм. За мембран шүүлтгийг ярихын тулд бол бид нар мембран гэж юу юм бэ гэдгийг бол бид нар өөрснөө мэдж явах хэрэгтэй. Юу вэ гэхээр эсэ мембраны тухай бид нар мэднэ те. Эсэ мембран гэдэг маань юу вэ гэхээр өөрт хэрэгцээтэй юмад аваад хэрэгцээгүй юм авдаггүй ийм мембраныг сонгон нэвчүүлэх шин чанартай ийм сүвэрхэг гадаргууг нь мембран гэдэг. Тэгвэл эсэ мембран бол ерөнхийдөө гол төлөв осмосын зарчмаар ажилтдаг ийм юм байдаг. Осмосын зарчим гэж юу юм бэ гэхээр ганц асуултанд та нар хариулж чадах юм бол энэ осмосыг маш сайн мэднэ л дээ. Ер нь мах чаны гэхдээ махандаа илүү амт шингэсэн бай эсвэл шөлөндөө илүү амт гаргая гэсэн хоёр янзаар тэр мах шүлгийг буцалгаж болно. Аль тохиолдолд ер нь шүүсэндээ одоо махны амт илүү орох вэ? Ямар тохиолдлын тухай асуугаад байна гэвэл давсыг эхэлж хийх, давсыг сүүлд нь хийх тухай асуугаад байна. Давс эхэлж хийвэл шүүс рүү шүлэнд нь махны шүүс их орох уу? Давс сүүлд нь хийвэл шүлэнд нь махны шүүс их орох уу? Та нар юу гэж бодож байна? Энэ нөгөө эсрэг хариултгүй дижитал хичээл биш учраас болохгүй байна. Би гэхдээ энийг тестээр тавьж таанад харуулъя. Хэн нь ямар хариулсныг тэн дээрээс харъя. За гол зарчим нь бол ерөөсөө энэ осмосын зарчим байна. Ингэж байна. Энд давстай ус, энд ус бай цэвэр ус. Тэгэнгүүт цэвэр уснаас давстай ус руугаа шилжинүү болохоос биш давстай уснаасаа цэвэр ус руу шилжидэггүй юм байна. Энийг осмосын үүсгэл гэж. Тэгэхээр юу гэсэн үгээр цэвэр ус маань өөрөө хими итгэх ихтэй учраас давстай ус руугаа орж шингэлэх ийм процесс их явагддаг юм байна. Тэгвэл осмосын тэнцвэржилт гэж нэг юм байх юм байна. Энэ нь хаашаагаа явахгүйгээр систем өөрөө тэнцвэрсэн зогсох энэ гол юмыг яриад байгаа юм байна л да. Тэгвэл осмос даралт гэдэг нэг юм юугаар тодорхойлох вэ? Цэвэр уснаас ийшээ шингээд байгаа учраас энэ давстай ус тодорхой даралтанд хүрчих юм бол цэвэр ус ийшээ орж ирж чадах юм болно. Энийг осмосын тэнцвэрчилж гэдэг. Тэгвэл тэр даралт нь нэмэгдэхийг бид нар юугаар болж болох вэ гэвэл энэ шингэний төвшнөөр тодорхойлж болно гэж. Шингэний төвшнөөр. Тэгвэл энэ шингэний төвшин шингэн их л өндөр төвшөнтэй бол яг нь энэ мембран дээр энэ дээр ирэх даралт их байна гэсэн үг шүү дээ. Тэгвэл шингэн тодорхой төвшөнд хүрээд энэ ийм нам төвшөнтэй байхад нь энэ хоёрын энэ зөрүүгээр энд шилжид хөдөлгөөн зогсож байвал бид нар бол яг нь осмотик даралт буюу осмосын тэнцвэржилт гэж ярьдаг байх. Энэ semi permeable membrane гэдэг хагас нэвчлэлтийн мембран гэж. Энэ зөвхөн ийшээ нэвчүүлдэг мембран. За энэ бол яг нь сонгон нэвчүүлэх мембран дээр байсан чинь reverse osmosis буюу уруу осмос гэж. Энэ осмосын уруу. Энэ чэнэс ийшээ. Тэгвэл бид нар ийшээ энэ мембранаар нэвчгээр нөгөө давс нь эндээ үлдээд уснууд нь ийшээ орох тухай яриад байна гэсэн үг байхгүй юу? Тэгвэл тэр ямар үед ингэх вэ гэхээр энэс бүр энэ тэнцвэржилтээс бүр илүү даралт үүсгээд харж байна тий. Энэ тэнцвэржилтээс илүү даралтын зөрөө үүсгэсэн тохиолдолд энэ чинээс цэвэр ус ийшээ нэвчдэг юм байна. Гайхамшигтай юу? Эндээс цэвэр ус ийшээ нэвчдэг юм байна. Энийг уруу осмос гэж нэрлэдэг юм байна. За энэ уруу осмосоос үндэслэн мембран бий болсон юм байна гэж. За мембраны хийцийн хувьд ажиллагааны зарчмын хувьд хоёр зарчим байдаг. Энэ бол анистропик, асимметрик гэдэг хоёр зарчим. За энэ бол анистропик шин чанарыг нь бол яг нь үзүүлж байна. Юу вэ гэхээр нүхнүүд нь өөрөө яг өөрийн дагнсан сувг үүсгдэг
болвол одоо ингээд сувг нь өөрөө ингээд тодорхой богино хэмжээгээр ингээд тасраа сувг үүсгдэг бол энэ урт тийм asymmetric гэсэн үг шүү. Симметричний гэхээр ижил зарчим, ижил загвартай үүсдэг ийм мембраны нүхтэй байдаг юм байна. Энэ нь бол сувг нүх нь яг ижилхэн нэгэн чигдмэгт бишээ гэсэн утгатай юм. За дараагийн миний оюутнуудад ярих дуртай нэг чухал слайд гарч ирж байна. За энэ дээр бол юу үзүүлэх нэг бол энэ мембраныг үзүүлж байна. Энэ мембраныг үзүүлж байна. За мембран дээр бол яг нь юу холсон юм явах вэ гэж пит гэдэг ийшээ мембранаар ороод ийшээ гарч явж байна гэж. За мембранаар орж байгаа шүүгддэг юм маань энэ байна. Энэ нь өөрөө нэгдүгээр бактери буюу тосоо агуулсан байт юм байна. Энэ протеин буюу уураг агуулсан байт юм байна. Энэ бол лактозууд агуулсан байна. Минералда давсан юм байна. Тэгэд ус агуулсан ийм хольс байгаа гэж. За энэ бол тэгвэл одоо суспен, цидем, бүгдийн нэг төрөлдөвд орсон энэ дисперс фаз байх нь тий. Дисперс систем байх нь. Энэгээр орж шүүгдлээ гэж үзье. Тэнгүүд мембраныг 4 ангилт юм байна орчин үед одоо. За хамгийн эхлээ мембран үүсгээд ингээд ажиллаж байсан ингээд reverse osmosis мембран байдаг юм байна. Тэнгүүд энэний дараа үүсэн бий болсон мембраныг microfiltration мембран уу микрометрээр хэмжигдэх төвшний мембран гэдэг юм байна. Микрометрээр хэмжигдэх. За энэ мембраныг нь яаж таньдаг юм бэ гэвэл мембран pore size буюу мембраны сүв нүхнийх нь диаметрийг хэмжээгээр. За энэ микрометрээр хэмжээ гэж байна. Микрометрээр хэмжсэн чинь 10-ын хасах 1 зэрэгтээс 11 зэрэгт. За одоо 10-ын хасах 1 зэрэгт гэдэг нь 10 микроноос 10-ын 0.1 зэрэгт микрон хүртэл хэмжиж байна гэсэн үг. Тийм үү? 10 микроноос 0.1 микроны нүхтэй имийг хэмжиж байна гэсэн. За энэ дээр болохоор хасах 2-оос хасах 1-ийг. Тэгэхээр 0.1 микроноос 0.1 микроноос яах нь 0.1 микрон нүхтэй имийг хэмждэг нь ультра фильтрашн мембран буюу ультра шүүлтийн мембран гэж ярьдаг юм байна. За энэ нүхний сувгийн хэмжээнээс гадна энэ дээр үүсэх даралтыг нь хэмждэг юм байна. Энэ нь яах нь 0.1 бар даралтаар pressure бар даралтаар. За 0.1 хүртэл байх юм байна тий. За тэгвэл ультра фильтрашн мембран уу 0.1 микроноос 0.1 одоо микрон сувгийн диаметртэй мембраны даралт нь 1-ээс 10 бар даралт байдаг юм байна. За тэгвэл микрофильтрашн мембран дээр нөгөө бидний үзсэн энэ элементүүдийн хэн нь баригдаж үлддэг юм бэ? 0.1 микроноос 10 микронтой тэр юу баригдаж үлддэг юм бэ? Хамгийн түрүүнд баригдан үлддэг нь бактери буюу одоо бичил биетнүүд гэсэн үг тий. Бичил биетнүүд юм уу? Тос баригдаж үлдэж ингэж гардаг юм байна. Бүх тосыг шүүжих юм байна. Бүх бичил биетийг шүүг ажих юм байна. Тэгвэр микрофильтрашн мембранаар шүүгдсэн юм бол яах нь? Ер нь бол стерилизацид орсон. За цэвэр пастеризац бол явагдсан байх. Энэ процесс явагдах юм байна гэж. За тэгээд бүх тоснууд бол ялагдчих юм байна гэж. Харин зарим протеинууд том хэмжээстэй уургууд бол бас баригдаж үлдээд нарийн протеинууд бол нэвт гарах юм байна. Бүх лактоз нэвт гарах юм байна. Бүх минералууд нэвт гарах юм байна. Ус тэр аяараа нэвт гарчих юм байна. Микрофильтрашн мембран уу микрошүүлтийн мембранаар гэх юм байна тий. Микрометрээр хэмжигдсэн. За ультра фильтрашн мембранаар тэгвэл яадаг юм байна гэхээр мэдээж бүх бактериуд бол баригдаад тоснууд ялгаад үлдчихнэ. Бүх уургууд баригдаад үлдчихнэ. Тэгвэл лактоз гарч яваад нэвт гараад энэ пармет гэдэг нэвтрэлт гэж энэ сумлаасан байгаа. Нэвт
мембраныг нэвтрээд гараа явчих нь харин баригдаж үлддэг нь энэ хоёр байх нь. Ингээд минерал нефт гарах нь ус нефт гарах нь. Дараад нь нано фильтрашн мембран гэж. Нано шүлтийн нанометрээр хэмжих энэ юм байна. Тэгвэл микрометрээр хэмжихээр 1000-ны 3 буюу 1 нанометрийн хэмжээтэй эсвэл 100-ны 1000-ны 1 буюу 1 нанометрийн хэмжээтэй 100-ны 1 буюу 100 микрометрийн хэмжээтэй ийм хэсгүүд болоод яах нь нэвтэрч гарах тийм одоо pore size буюу сувгийн диаметртэй мембраныг нано гэж тодорхойлдог байх нэ. За энэ дээр бол 20-40 бар үүсгэж. За энэ ч өндөр даралт биш үү? Хийжүүлсэн одоо биднэрхээр бол ундаг хийжүүлэхийн тулд үүсгдэг даралт маралтын 40 бар үүсдэг. Тэгэхээр хүнс үйлдвэрлэлийн нэлээд өндөр даралтыг энэ дээр үүсгэж юм байна. За тэр үед бол яг хөө мэдээж аль хэдийн одоо бактериуд уургууд бол шүүгдсэн байна. Дээрээс нь бол яг нь лактоз бол шүүгдсэн байх нь. За минералуудын харин зарим жижиг минералууд нь нефт яваад за тодорхой төрлийн даваснууд нефт яваад зарим нь баригдаж. За сахар бол ер нь гол төлөв баригдаад гараа явцсан байх нэ гэж. За тэгвэл reverse osmosis гэдэг нь наногоос цаашаа 1 наногоос яг нь 0.1 нано хэмжээтэй энийг reverse osmosis буюу урвуу осмосын мембран гэж нэрлэдэг байна. Энэ бол 30-аас 60 бар даралттай. За pore size нь бол ярьсан наногоос цаашаа 0.1 нано pore size-тай юмнуудаар бол энэ ийм холцтой одоо disperse систем орж ирэхээр за мэдээж хамгийн түрүүнд бактери болон тоснууд ялгарчин, протеинууд ялгарчин бүх төрлийн яах нь лактоз, минералууд, сахарууд бүгд ялгардсны дараа цэвэр ус ялгарч өнгөрт юм байна. Тэгвэл мембран шүүлтээрээр ямар нэгэн бүтээгдэхүүн шүүх юм бол зөвхөн ус нь нэвт гараад бусдууд нь бүгдээрээ шүүх юм бол ерөөсөө цэвэр ус гарч ирэх юм байна. Боломжтой тийм ээ. Бусд нь орган, тосон, сахар нь лактозууд гэсэн үгтэй сахар гэсэн тийм. Тэгээд минералууд нь бүгд шүүгдээд үлдсэн байх юм байна. За энэ хэмжээсийг энийг бол сайн тогтоож аваарай. За мембран дээр шүүгдэх зарчим нь маш их сонирн байдаг. За энэ дид энд шүүлтийн зарчим гэхээр энэ шүүр байна. Дээрээс нь шүүгдсэн элементүүд нь орж ирээд энчээ тунцсан үлдээд юу н гардаг ийм зарчим мембрандаар бас байна. Тэгвэл энэ бол нэг удаа ачаал шүүгээд зогсчдаг бол cross flow гэдэг энэ мембран дээр урсгал нь хөндлөн байдаг ийм зарчим байт юм байна. Даралт нь энэ хоёулангийнхны хувьд даралт нь энэ мембраныда хөндлөн үйлчилдэг, энэ ч гэсэн адилхан хөндлөн үйлчилдэг нь харин урсгал нь мембраныхаа дагуу байдаг. Тэгэхэд анх тэжээл орж ирээд энчээ өгтөгрөөд гарсан байхад бол энчээс тэжээл орж ирээд тунцсан энэ дээр үлдээд пармит буюу нэвтрэлт нь гараад явна. Энэ дээр ийм даралт хөдөлгөөнтэй байхад даралт нь хөндлөн учраас пармит буюу нэвчлэлт нь энэ чиглэлдээ гараад дээр нь бол яах нь тунцсан үлдээд концентрат буюу өтгөрөлт болж гардаг ийм зарчимтай мембран байдгийн байна гэж. За мембрануудын хийцийн загвар нь энд маш их олон янзын мембран байдгийн байна. За нэг нь бол хоолой загвар гэж. За нарийн хоолойнуудаар мембрана хийгээд багцлж нэг том хоолойнд оруулсан энэ загварыг бол тубляр буюу хоолой хийцийн загвар гэдэг. За спираль хийцийн загвар гэж байна. Мембран нөрөө юм хавтгай шит бай. Тэрнийг хураалтаж эргэлдүүлээд спираль гэдэг маань юм ороомог хэлбэрээр ороосны
бол спираль гэж хэлж байгаа. Хавтгай энийг бид нар хуйлаад хийчих юм бол спираль. За спиралийг бол би хуйлалт гэж орчуулах дуртай. Тэгтэл энэ дээр бол ороомог үүсгэх, ороолт гэж голдуу ярьдаг шүү. За хавтгай плейт загвар нь бол энэ дээр бидний фильтр пресстэй адилхан. Фильтр прессийн тэр шүүдэг элемент л мембран хийцтэй байх юм байна гэсэн үг шүү. За спираль type буюу миний тэр нөгөө хуйлсан гэж хэлээд байдаг ороомог загвар нь ийм хэлбэртэй байж болох юм байна. За бидний ойлгож байгаагаар бол зүгээр юугаа бол хуйлчих юм байна тий. Хавтгай хэлбэртэй байна. За тэгвэл хуйлаас нь ямар учиртай бэ гэхээр энэ хэдэн метр байхаар спиралын хуйлсан ийм ороомог бай гэж үзье. Тэгэхээр нэг талд нь ингээд зүсээд үзэхээр жишээлбэл энэ юу ахаа гэхээр за бидний одоо яриад үзээд байгаа мембран нь энэ байна. Энэ мембран. За тэгэнгүүт одоо нэг covering гэдэг нэг хавтсан байх нь. Тэгээд нэг яах нь pit channel гэдэг нэг юм нэг үрбэл энэ яг нарийнтай хэлэх юм бол энэ pit channel spacing гэдэг тижээх завсрын сувг олгодог нэг юм зай үүсгдэг юм байх нь. Тэгвэл түрүүн бид нар фильтр прессэн дээр үзсэн шүү дээ. Шүүх хавтан юу хоёрын завсар. Шүүх элемент хоёрын завсар орон зай үүсгэдэг гэдээсэ. Тэгэхээр мембраны нэвчхийн тулд нөө шүүхт элемент орж ирээд мембрантайгаа харьцах тэр орон зайг үүсгэдэг байх. Тэрний цаана cover буюу нэг хавтан байх нь. Тэгээд энэ завсраар нөгөө элемент нурслаа энэ мембран руугаа орж ирлээ. Ороод ирэхээр энэ хавтан ахаад мембраны дээр байхаар одоо мембраныг нэвтэрсэн хэсэг нь мембран руугаа орохгүй энийг орон зайд бас уурсгаад ийх юм байна. Тэгэхээр мембран цаашаа яваад ахаад ороогоод ирэнгүүтээ энд үйлчлэх нь. Тэгэнгүүт энэ завсар нь үүсгэн. Тэгээд мембраны нөгөө талаас нь ахаад энэ орон зай үүсгдэг энэ юм давхар ороогоод энэ уртмын чинь ороогоод зүсээд үзэх юм бол энэ давхартаад байгаа. Энэний үргэлжил мембран энэ байгаа. Энэний үргэлжил ороомог энэ байгаа. Энэ цагааны үргэлжил энэ байна. Гэвчлэн олон давхарлцсан юм шиг би болгосон юм байна гэж. Тэгээд хамгийн гол юм нь эднэрийн энэ завсруудаар нь бол яах нүхээр pit solution буюу түрүү үзээд байсан нөгөө disperse систем уусмал маань энэ завсруудаар нь орж яваад тэгээд яах нь мембран нэвтрээд энэ хавтангуудаараа цуглараад хавтангуудаараа болоод цугларч энд орохоор бүгд нь төвийн хоолойны юм нүхтэй тэр рүүгээ нэвтэрч ороод энэ ийшээ гардаг юм байна. Бас ийшээч гарч болно гэж. Тэр нь энэ нь бол нэвт яваад ийшээ гарч байх юм бол энэ өтгөрөд концентрас түрүүний энэ урсгалын зарчмаар шүүгддэг байх юм тийм ээ спираль дээр. Тэгээд гол төвөөрөө орсон permit out буюу шүүгдсэн тунгалагдсан шингэн нь ингэж гардаг ийм зарчимтай спираль хийц байдаг юм байна гэж. За plate type нь бол ерөөсөө ойлгомжтой. Бидний хийсэн хавтангууд цуглаж үлдээд пит одоо тэр шүүгдэг элементэд нь л болоод яах нь юу орсон байх юм. За мембраны өөр төрлийн хийцүүд байдаг юм байна. За сонин stainless steel. За энэ reverse osmosis нэгэн мембраны хийцийг шууд металлаар хийдэг. Ийм зарчим байдаг. Тэгвэл зүгээр металл хоолойнуудын 1 мм-ээс нарийнхан нингүй хийсэн металлыг өндөр даралтанд үзүүлэхээр осмосын мембран болж хувирдаг зарчим энэ байна. Тэгвэл янз бүрийн зарчмууд дээр бол керамик хийцүүд байдаг. Керамик гэхээр бид нар мэдчихэе шаазан сүүрхэг шаазан нэвтэлж гаргадаг. Тэгэхээр шаазангаа бид нар янз бүрийн загвартай хийж шүүлтийг явуулж болдог. Ийм зарчим мембрандаар